За сайн бацхан хүрэлцээрсэн бүх зорилт нартаа баярлалаа. Сайн юм. За хоёрдугаар үгээс шигээр тас салбар болон боловсролын үнэлгээ хийсэн юм эхэлж байна. Баялын ихтгэл анх хоёр амця нарын хамтарсан ихтгэл сурвалжлагчийн их сургуулийн сургуулийн амжилтыг таам хүчин зүйлээс судалгаа гэсэн ихтгэл. За ихтгэл цагаа бариад хэлцүүлье. Занхүү судалгааны ажлыг бол за Монгол Улсын их сургуулийн төлөвлөгөөс за амар заяа 12 багш нарын хамтаар хийж үзтгэлээ. За судалгааны ажлын хувьд анх ярилцах хэрэгтэй байгаа. За энэхүү судалгааны ажил нь альва төвчний үнэлгээний үр дүн болон за дараагийн төвчний сургуулийн амжилт за гүйцэтгэлийн хоорондын хамаарлыг үзүүлэх байна. Боловсролын үнэлгээний зорилго нь бол тодорхой нэг төвшин тогтоодог. За явцын шинжилгээ байдлаараа бол бусад үнэлгээний төлөвлөлтөөс ялгаатай. За энэний үгс үг гэхээр ерөөсөө за энэхүү үйл ажиллагаа насан туршийн тасралтгүй байдагтай болох байна. За нөгөө талаар бол тодорхой төвшөнд эзэмшиж байгаа мэдлэг ур чадвар за өмнөх боловсролын чанартай бол шууд холбоотой байдаг гэж үздэг. За энэ талаар бол за боловсрол судлалын эрдэмтэд болох Александр Астон, за Винсент Тинтоноор бол за зохиол бүтээл судалгааны ажлуудынхаа хүрээнд бол авч үзэж асуудлуудыг дэвшүүлсэн байдаг. За тухайлбал Винсент Тинто бол за оюутны сургуулийн амжилт нь бол өмнөх боловсролын төвшнгөөс бол хамааралтай гэдгийг бол авч үзэж тайлбар өгсөн байдаг. Харин Астон болохоор дээд боловсролын сургуулийн байгууллагын чанар гэдэг зүйл бол ерөөсөө ерөнхий боловсрол сургууль төгсөгчдийн чанарын асуудлуудтай бол нэгт холбоотой юм байна гэж Астон бол авч үзсэн. За нөгөө талаар ихтэй сургууль за төгсөгчдийн чанарын асуудал бол мэдээж ажил олгогчдын бол болгоомжтой асуудлуудын нэг юм. За ихтэй сургууль эсэгчдийн сонгон шалгаруул эсэлтийн чанарын асуудал нь энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэх бол нэг үндэслэл болсон. За төгсөгчд ямар хичээлээр эсэлтийн ерөнхий шалгалт өгснөөс хамаарат за цаашдаа тухайн хичээлүүдээр суурилсан мэргэжил эзэмшин за ирээдүйн амьдралаа тодорхойлж өгнө. За тиймээс эсэлтийн ерөнхий шалгалтын үр дүн төгсөгч оюутны сургуулийн амжилттай хэрхэн холбогдох талаар бол судалгаа хийх нь ачаал бүтэлтэй байна. За мөн энэхүү судалгаан дээр нэмээд за ерөнхий боловсрол сургууль төгсөгчдийн хичээлгээний дундаж оноо болон за оюутны 1-р курсын голч дүнг бас хамтдан авч үзэх нь бол бас чухал байна. За энэхүү судалгааны ажлыг хийж гүйцэтгэхдээ бол за дотоодын болон гадаадын за 10 гаруй судалгааны үр дүнгуудыг авч үзлээ. За тэгэхэд бол гадны одоо эрдэмтдийн судалгаан дээр бол за бакалаврын төвчний сургалтын амжилтыг бол SAT-ийн шалгалтын за үнэлгээгээр за магистр докторийн төвчний судалгаа оюутнуудын сургалтын амжилтыг бол за жирийн шалгалтын оноонуудаар нь таамаглан за хамааруулан авч одоо амжилтыг сургалтын амжилтыг бол судалсан байна. За ийм судалгаануудтай бол таамаглалт тохирох буюу предиктив валидити гэдэг хэмжээний бол валидити гэдэг ухтгааныг бол авч ашигласан. За ингээд харах юм бол энэ байгаа гадны судалгаануудыг авч үзэх юм бол ерөнхийдөө түрүүн биелсэн оюутны сургуулийн амжилтыг бол SAT-ийн оноогоор таамаглан түүнтэй хамааруулан хамаарлыг нь авч үзсэн. За ингэхдээ бол за регрессийн шинжилгээ, за корреляцийн шинжилгээ гэдэг юм уу, T-тестийн шинжилгээнүүдийг авч ашигласан байдаг. За тэгэхэд бол энэ судалгааны үр дүнгуудыг ингээд танилцуулахад бол ерөнхийдөө бол энэ SAT-гээр таамаглах, жирээгээр таамаглахад бол за хамаарлын түвшин бол харьцангуй сул байна гэдэг үр дүн гарсан. За харин тэр 2018 оны энэ слайднд байгаа зураг судалгаа болох энэ 18 оны Johnny Wolfhorst нарын судалгаан дээр болохоор Голландын их сургууль дээр авч үзсэн судалгаан дээр бакалаврын сургуулийн амжилтыг за ахлах сургуулийн 3 гол хичээл дээр тулгуурлаад таамаглахыг зорьсон. За түүнд хамаарал нь ямар байгаа вэ гэдгийг судлахад бол нэлээд өндөр ач холбогдолтой бол гарч байсан. За Монгол Улсын хэмжээнд бол судалгааг авч үзэхэд бол за Тусандорж багшийн за энэ төгсөгч оюутны сургуулийн амжилт за ерөнхий боловсрол сургуулийн эсэлтийн онооны Эшийн оноо за дээрчилгээний оноо бас хамааруулан авсан судалгаа бас хийсэн. За энэ дээр бол хамаарлын шинжилгээ, корреляцийн шинжилгээ бол хийсэн. За бусад судалгаануудыг харахад бол оюутны сургуулийн амжилтыг бол за сэтгэл зүйн хүчин зүйлийн талаар шиг бас бусад хүчин зүйлийн талаар бол
хамааруулан авч судалсан байдаг юм байна. За судалгааны ажлын гол зорилго бол ерөнхийдөө их сургуульд одоо суралцах үеийн сургуулийн амжилтыг эсэлтийн ерөнхий шалгалтын оноо, гэрчилгээний дундаж оноо, за эхний жилийн голчтун гэсэн эдгээр хүчин зүйлээр одоо тодорхойлж эсвэл таамаглаж болох уу гэдэгт бол хариулт өгөх явуулаа. За өөрөөр хэлбэл бол эдгээр хүчин зүйлийн ашиг бүгдлийг судлах гэсэн. За энэхүү зорилгын хүрээнд бол дараах зорилтыг тавьж ажилласан. За тэр нь юу вэ гэхээр эдгээр хүчин зүйлүүдийн хоорондын хамаарлыг харьцуулан үзэж, за статистик үнэлгээ өгч, өсөгчдийн голчтон таамаглаж болохоос, за математикийн хялбар загвар гаргах зорилт болгосон. За энэ зорилтынхаа хүрээнд бол 6 тохиолдолд бол тооцоолол хийсэн. За судалгааны шийдлэг талын хувьд бол ерөнхийдөө за энэхүү судалгааны ажил Монголын нөхцөл эсэлтийн ерөнхий шалгалтын одоо таамаглах тохиолдол ямар байгаа вэ? Эдийг бол судалж байгаа гэдгээр онцлог болж байна. За судалгааны төвөрт за нийтдээ 13,363 за төгсөгч оюутны дүнг хамааруулан авч үзсэн байгаа. За ингэхдээ бол Монгол Улсын их сургууль, хөдөө аж ахуйн сургууль, за санхүү эдийн засгийн сургууль, Монгол Улсын боловсролын их сургуулийн төгсөгчдийн дүнгийн мэдээлэл дугуйлаад хийж үзсэн. За дүнгийн мэдээллийг бол та бүхэн эндээс харж болж байгаа. Одоо энд нэг 4 оюутны за оюутны бол яг өөрхийн мэдээллийг бол энд тавиаг байгаа. За 4 оюутны дүнг ингээ харах юм бол за энэ оюутан бол эсэлтийн ерөнхий шалгалтын оноотой, за EBS-ийн гэрчилгээний дундаж оноотой, за 1-р курс гол, 1-ээс 4-р курсын дүнгуудийнх нь голч байгаа. За мөн 4 төгсгсөн голчтой. Энэ дээр бол голчтой бол бид нар сургуулийн амжилт гэдгээр авч үзэж байна. За тэгээ ингээ төгссөн онтойгоо за ийм төврийг бол сонгож авсан байна. Ингээд нийтдээ бол 13,363 төврийг бол судалгаанд хамруулж авч үзсэн. За арга зүйн хувьд бол шинжилгээ хийхдээ бол эдгээр одоо хүчин зүйл за өсөгчдийн хоорондын хамаарлыг болж за хэлбэрийг тогтоов. За энэхүү хамаарлыг үнэлэх. За тэгээд хамаар буюу үр дүнгийн өсөгчийн мэддэхгүй утгыг үнэлэх замаар бол хийж үүсгэсэн. За судалгаанд эсэлтийн ерөнхий шалгалтын оноо, гэрчилгээний оноо, за эхний жилийн голчтон, за мөн энд модератор хувьсгч гэсэн эдгээр хувьсгчдуудыг болохоор ерөөсөө таамаглагч хувьсгч болгон бол авч үзсэн. Харин үр дүнгийн хувьсгчаар бол төгсөгчдийн голчтон бол авч үзсэн. За ингээд мэдээж хэд хэдэн одоо янзаар үр дүнгийн хувьсгчдыг солих замаар энэхүү судалгааг хийж гүйцэтгэсэн байгаа. За энэхүү тооцоолт бол SPSS програм бол авч ажилласан. За судалгааг хийхийн өмнө хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ гэхээр ерөнхийдөө эдгээр одоо бидний авч үзээд байгаа төгсөгчдийн голчтон эсэлтийн ерөнхий шалгалтын онооч сургуулиас сургууль бүрээр за төгссөн он бүрээрээ ялгаатай байна уу гэдгийг хамгийн түрүүнд хийж авч үзэх хэрэгтэй. Бүлгийн дунд чинь ямар байдаг вэ гэдгийг бол үзэж байна. За ингэж үзэхэд бол мэдээж одоо тархалт нь ямар байсан бэ гэхээр за төгсөгчдийн голчтон Эшийн онооны тархалтууд за энэ Колмогор өсгөнээр Суйрманы шинжүүрээр бол одоо шалгуурлын түвшин 0-аас 5-аас бага буюу за хэвийн тархалтай биш гэж байна. За хэвийн тархалтай биш учраас эндээс бол энэ ялгаатай байдлыг илрүүлэх ялгаатай байна уу буюу гэдгийг судлахын тулд за Kruskal Wallis-ийн шинжүүрээр авч ашигласан байна. За тэгэхэд Kruskal Wallis-ийн шинжүүрээр ингээд хэвлэхэд бол за төгсөгчдийн голчтон тэдний Эшийн оноо их сургууль бүрээр мөн төгссөн оноороо ялгаатай байна гэдгийг бол одоо бидний хий квадратаас бол бид харж байна. За энэ ачаал бүгдийн төвшөндөө бол байгаа. Бүгд ялгаатай мөн ачаал бүгдтэй байна гэж тус гарсан байна. За ингэснээр бол энэхүү судалгаа энэ Kruskal Wallis-ийн үр дүнгээс үндэслээд бол за регрессийн загварыг тооцоолоод за статистик ачаал бүгдийг үйлсэн байна. За юуны өмнө бол мэдээж одоо эсэлтийн ерөнхий шалгалтын оноо голчтон гэсэн эдгээр оноо дүнгуудийн ерөнхий дескриптив статистикийг нь авч үзсэн. За хамгийн ихний загвар 6 загвар тооцоолол хийн гэж хэлжсэн. За хамгийн ихний загварын хувьд бол төгсөгчдийн голчтон за эсэлтийн ерөнхий шалгалтын онооны хоорондын хамаарлыг энэ дээр регрессийн шинжилгээ хийж авч үзсэн. За энэ нийт нь бид нэрээ мэдээж 13,363 төврийнхаа хувьд авч үзэхэд бол за регрессийн гიშтгэл бол дараах байдлаар зохиогдсон байна. За тэгээд мэдээж энэ регрессийн гიშтгэл маань ихтэй байна уу, статистикийн ач холбогдолтой байна уу гэдгийг анаогоос бид нар анаогийн үр дүнгуудээс бид нар харж болно. За мөн регресс хийхэд бол за мэдээж R буюу корреляцийн коэффициент бол гарч ирсэн. За корреляцийн коэффициентийг ингээд харахад нийт 13,363 төвийн хувьд бол 0 одоо 1325 гэж гарч ирсэн. Энэ бол сул хамааралтай гэж гарч ирсэн. За R квадратыг
R-квадрат буюу детерминацийн коэффициентийг ингээ харахад 10.5 0.5 гэж гарч ирсэн. За энэ нь юу гэсэн үг вэ гэхээр ерөнхийдөө төгсөгчдийн голч дүн эсэлтийн ерөнхий шалгалтын оноогоор 10.5%-аар тайлбарлаж байгаа юм байна гэж ойлгогдож байна. За тэгээ мэдээж ерөнхийдөө тэгштгэлийн B0, B1 буюу нөгөө коэффициентуудыг нэмэхэд за мэдээж энэ коэффициентууд нь нөлөөтэй. За очих бүтэлийн төвшөндөө байна гэж гарч ирсэн. За эхний загварыг за энэ загварыг бол Монгол Улсын их сургуулийн шинжлэх ухааны сургуулийн хувьд бол ингээд авч үзсэн. За шинжлэх ухааны сургуулийг бол 3 салбараар хувааж авч үзээд байгалийн ухааны салбар, нийгмийн ухааны салбар, за хүмүүнлэгийн ухааны салбар гэдэг ингээд авч үзэхэд бол энэхүү хамаарлал байгалийн ухааны салбар дээр бол бусад салбаруудыг бол арай илүү байгаа. Гэсэн хэдий ч бас сул хамааралтай байдаг гэж харагдаж байгаа. За шинжлэх ухааны сургуулийн тэнхмүүдийн хувьд бол авч үзсэн. За энэ 19 тэнхимтэй юм байлээ. За энэ 19 тэнхмүүдийн хувьд бол энэ хамаарал ямар бай гэдгийг бол эндээс бид харж байна. За энэ удаанаар тэмдэглэсэн нь бол бусдаас арай илүү хамааралтай байна гэж харсан. За энэ улаануудыг ингээ харах юм бол биологийн тэнхим, геологи, геофизикийн тэнхим, математикийн тэнхим, хим, физикийн тэнхимүүд гэх. Ерөнхийдөө энэ тэнхмүүдийн хувьд бол миний авч үзсэн төгсөгчдийн голч дүн эсэлтийн ерөнхий шалгалтын онооны хоорондын хамаарлал арай харьцангуй илүү өндөр байна. За хамгийн бага байгаа нь одоо философи шашин судлалын тэнхим бол хамгийн бага буюу 0.8%. 0.8 байна гэж бол гарч ирсэн. За энийг яг юутай холбоотой энэ өндөр бусдаасаа илүү байгааг энэ юутай холбоотой тайлбарч болохгүй гэхээр эдгээр одоо тэнхмүүдэд нийцэж байгаа хүүхдүүд за мэдээж математикаар физикээс гэдэг юм уу эсэлтийн ерөнхий шалгалтын гол одоо хүчин зүйл болсон хичээлүүдийн тусламжтайгаар бэлдээд тэдгээрийн тусламжтай үргэлжлүүлээд суралцаад явахдаа бол энэ хамаарлал өндөр байгаа юм байна гэж харагдаж байна. Тэгж таамаглаж болж байна. За дараад нь болохоор энэ Монгол Улсын боловсролын их сургуулийн хувьд хөдөө аж ахуйн сургуулийн хувьд энэхүү хамаарлал нас ямар байна гэдгийг харсан. Мобисийн хувьд бол энэ өртгөний 8 сургуулийг ингээд авч үзэхэд Ингус буюу математик байгалийн ухааны сургууль бас бусдаас арай илүү юм хамааралтай байгаа. За хөдөө аж ахуйн сургуулийн хувьд бол мал эмнэлгийн сургууль арай илүү хамааралтай байгаа. За энэ мал эмнэлгийн сургууль болохоор хим биологи шалгалтыг бэлдээд тэрүүгээрээ үргэлжлүүлээ суралцлагатай бас холбож үзэж байна. За энэ дээр болохоор бас удирдал тус бүрээр нь авч үзсэн. За хичээлийн жил тус бүрээр нь авч үзсэн. Монгол Улсын их сургуулийн хувьд бол нийт 4 жилийг 8 удирдал хувааж байгаа. 8 удирдалаар нь хамаарлуудыг бас авч үзсэн. За мэдээж хичээлийн жил бол 1 2 3 4-р курсуудын тусламжтайгаар ингээд авч үзсэн. За ингээд нийт нь бас ингээд харилцсан. За Монгол Улсын мөсийн хувьд бол энэ эхний 8 удирдлыг ингээд харах юм бол за эхний 4 удирдлаас дараагийн 4 удирдал нь бараг 2 дахин бас дууссан гэсэн юм зүйл ажиглагдаж байна. За 3-р загварын хувьд бол юу гэхээр төгсөгчдийн голч дүн болон тэдний эхний жилийн голч дүнгийн хамаарлыг бол авч үзсэн. За мөн төгсөгчдийн голч дүн тэдний эхний жилийн голч за Эшийн онооны хоорондын хамаарлыг бол энд бол авч үзсэн. За тэгэхэд бол эхний жилийг тооцсон хамаарлал нь бол 754. За мөн энэ хоёрыг хооронд хамтдаж үзээд за эхний жилийн голч Эшийн онооны хоорондын хамаарлал за төгсөгчдийн голч дүн ямар хамааралтай вэ гэхээр 0.760 байна гэх нэлээд бусад хамаарлуудыг бодвол өндөр байна. За дараагийн хувьд бол төгсөгчдийн цаг яасан бэ те за ингээд дараагийн загваруудын хувьд болохоор төгсөгчдийн голч дүн Эшийн оноог эрчилгээний дундаж оноог бас оруулж иж ингэж хамаарлыг тооцсон. За эрчилгээний дундаж оноог харах юм бол за Эшийн оноог бол арай илүү байх хамааралтай байгаа. За энэ дээр бол модератор хувьсгч бол орж ирсэн байна. Түрүү бидний арга дээр ярих модератор хувьсгч бол ямар хувьсгч вэ гэхээр за мэдээж эдгээр хүчин зүйлүүдийн хоорондын харилцан үйлчлэлийн улмаас үүссэн юм модератор хувьсгч. За энэ хувьсгчийг оруулж ирээд тооцох юм бол энэ хамаарлал 0.453 гэж гарсан. За ингээд энэ загваруудыг яг ингээд сургууль болгон дээр ингэж хийсэн байгаа. За мөн төгсөгчдийн энэ голч дүн эсэлтийн ерөнхий шалгалтын онооны хамаарлыг оноор бас ингэж харсан байгаа. За сүүлийн 6 дахь загвар болохоор ерөөсөө энэ Эшийн оноо, эрчилгээний оноо, эхний жилийн голч дүнгийн хамаарлал төгсөгчдийн голч дүнтэй яаж хамаарж байгаа вэ гэдгийг
эндээс ингээ харах юм бол за олон хүчин зүйлийн регресс бодоход 0791-т бол гарч ирсэн хамгийн өндөр хамааралтай гэж гарч ирсэн. Энэ дээр бас модератор үзэгчдээр хүртэл тооцож оруулж ирсэн. Ингээд нийтдээ 4 хүчин зүйлээр таамаглаж байна. За эдгээр энэ судалгаанаас дараах өгүүлбэрүүд гарсан. За юу гэхээр регрессийн шинжилгээний дүнд гаргаж авсан тэгшдэглүүд нь тохиолдол бүртээ бол таамаглалыг итгэлтэй илэрхийлж чадах үстэй. Статистикийн хувьд бол ачаал бүртэлтэй байна. Дүгнэлтийг сонсоод үсгэчээ. За ийм ба ачаал бүртэлтэй байгаа. За тиймээс бол бодлого боловсруулагч нар бол ихтэй сургуулиудын эзэгтийн бодлого зэрэгт бол ачаал бүртэлтэй өгөх нь бол илүү зүйтэй юм гэж үзэж байгаа. За мөн төгсөлтийн голч дүнд ахлах сургуулийн хичээлийн онооны хамаарал бол өндөр хамааралтай байсан гэдэг нь бол харагдсан. За энэ дээр ч гэсэндээ бол хичээлийн дундаж онооны жин илүү ачаал бүртэлтэй нь зүйтэй юм аа гэж харагдсан. За мөн хичээлийн оноо, ээшийн оноо, эхний жилийн голч оноо гэсэн энэ загварууд нь болохоор харьцангуй бусад загваруудтай харьцуулахад бол хамаагүй илүү сайн хамааралтай байгаа. За энийг ч гэсэн бас тооцож одоо энэ эзэлтийн шалгууртаа бол оруулж өгөх нь зүйтэй юм болоо гэж бодож байна. За мөн тэгээд ээшийн оноо өсөгчдийн их сургуулийн сургуулийн амжилтанд бага хувьтайгаар бол нөлөөлж байгаа гэдэг нь харагдсан. За энэ нь бол ээшийн давхарц загварын найдварын асуудлыг бол дахин харах шаардлагатай юм гэж бодсон. За сүүлд нь болохоор юу гэхээр энэхүү судалгааг бол за төрийн болон хувийн ихтэй сургуулиудын хоорондын за харьцуулсан судалгаагаар өргөж болно. За мөн бусад хүчин зүйлүүдийг нэмж одоо урьдчилан үзэж болох боломжтой юм аа гэсэн ийм судалгааны ажил байна. За баярлалаа анхаарал тавьсан та бүхэнд баярлалаа. За жоо уулзах тавьчихсан. За, хөөе.